Энэ гартаа төмөр алах барьжээ. Амандаа хачин жигтэй тарин уншин. Төмөр хадаас ийм чимчээр гүн орох тусам. Туйсын аимшигтай дүр зураг өрнөв. Болоорой хум ах. Газар дээрх цогцос таксийн зүйлсийн хамт хар өнгийн шингэнд залгидав. Ердөө хитгэн хормын дотор ямар ч мөргүй алга болов. Эрийн харц газар руу ширтэн. Нүүрэнд нь удалгүй галзуу мэт баясал тодров. Хар шингэний яг төв хэсгээс нэг том, нэг жижиг хоёр хүний дүрс алгуурхан гарч ирв. Хум ах маш их догдолж яхаач мэдэхгүй байв. Учир нь энэ хоёр хүн бол олон жилийн өмнө нас барсан ихнэр охин хоёр нь байлаа. Тэрээр ер бусын бузар муу аргаар там ертөнцийн гомдсон сүнснүүдийг дууджээ. Үүний төлөө түүний төлсөн төлөөс жирийн хүний төсвөрлөх зүйл биш байв. Энэ үед Ази болон бусад хүмүүс хум ахын хаан байгааг хайсаар байв. Тэд түүний гэрээс там ертөнцийн сүмийн таксийн ширээ олжээ. Ази ээжигээ нас барахаас өмнө яг ийм доош харуулсан бурхны хөрөгт мөргөж байсныг танив. Сэтгэлд нь маш дурамчхан байсан ч хум ах болон Ван Ю нарын сургийг гаргахын тулд тэрээр төвчээр заан шоронд байгаа эцэгтэйгээ уулзахаар очив. Ази эцгийгээ ээжийг нь алсан гэж үргэлж үзэн ядаж ирсэн билээ. 10-аад жил уулзаагүй ч Ази ямар ч минь тусгүй байв. Харин нөгөө таксийн ширээний зургийг гаргаж ирв. Эцэг нь үүнийг хараад үнэхээр цочирдов. Азигийн шахалтаар тэрээр олон жилийн өмнөх явдлыг азгуурхан ярьж эхлэв. Дүү Сяо Ай 3 настай байхад биеийн гинт мууджээ. Бүх эмнэлгээр явсан ч өвчнийг нь оношилж чадсангүй. Азигийн ээж аргаа барахдаа нэгэн там ертөнцийн сүмээс өвчин ангаах нууц арга олжээ. Энэ нь гэртээ зургийн дагуу таксийн ширээ засах байв. Мөн өдөр бүр хачин жигтэй судар унших ёстой байжээ. Дараа нь Сяо Айгийн бие үнэхээр дээрдсэн ч ээж нь маш хачин болж өөрчлөгдөв. Ази цааш сонсож чадсангүй. Эм чин түүнийг алсан шалтгаан чинь гэж юу? Эцгийнхэн сэтгэл хөдлөлт гинэд ширүүсв. Чи багада болсон явдлыг огт санахгүй байна уу? Ээжид нь ямар нэгэн бузар сүнс шүглсэн байжээ. Тэр бүр Азиг хүртэл алхахыг завдсан байна. Эцэг нь түүнийг зогсоохын тулд арга буюу аминд нь хүрсэн байв. Ази байрандаа хүшиж орхив. Энэ олон жил би эцгийгээ буруугаар бодож явсан гэж юу? Шоронгоос гарсны дараа тэрээр замын хажууд ганцаараа суув. Уцаа авч дүүдээ энэ мэдээг дуулахыг хүссэн ч хэлэх гэснээ болоод төвчв. Зарим зүйлийг тэр ганцаараа өөрхөн дээр харин энд Сямо болон би эмээ нар Азигийн эцгээс хангалттай мэдээлэл авчээ. Азигийн ээж Азиг алахыг хүссэн. Үнэн дээр сүнс солихцаан бүлийн чухал хэсэг байв. Хум ах тэр хоёр нэг л там ертөнцийн сүмд мөргөж байсан. Зорилгомч бараг адилхан байх ёстой. Сямо баригдсан нөгөө хоёр алуурчныг гинэт санав. Хум ах тэдний сүнсийг ашиглан там ертөнцөөс ихнэр хүүхдээ сольж авах гэж байгаа бололтой. Би эмээ толгой дөхөв. Энэ зан үйлийг гүйцэхийн тулд хамгийн аимшигтай хараалт байшинд чөтгөрийн хаалгыг нээх ёстой. Юмрын муунийг сонсоод нэгэн зүйлийг хурдан санав. Өмнө нь тэд нэгэн байшинг үзсэн байсан. Тэр бол олон удаагийн алга гарч байсан хараалттай байшин юм. Хум ах тэр байшинд тун сэтгэл хангалуун байгаа бололтой. Ямар ч хэрэгэлцээ алга. Түүний сүнс солихцаан үйл үлдэх газар нь яг тэнд байна. Одоо олон долоон юм яриад байх хэрэггүй боллоо. Сямо болон би эмээ нар шууд л багаж хэрэгслээ зэхэж эхлэв. Тэд зөвхөн Ван Юг авраад зогсохгүй. Там ертөнцийн хаалга хүний ертөнцид дахин нэгдхийг зогсоох ёстой. Эс бөгөөс эвлэг болон хүмүүний хоёр ертөнцийн хэв журам алдагдах болно. Гэвч би эмээ ямар нэгэн зүйлд ихэд санаа зовсон харагдана. Тэр Сямог 3 цэвэр хонхыг аваад ир гэж явуулав. Сямо эргэлзээр агуулах руу гүйж орлоо. Гэтэл би эмээ гаднаас нь хаалгыг нь төвччихнэ гэж хэн санах билээ. Би энэ та юу хийж байгаа юм бэ? Хурдан хаалганы. Сямо хаалганы хэмээн хашгирч байв. Би эмээ нулимс туслуулан байж түүнд сануулав. Өнөөдөр чиний 24 насны сүүлчийн өдөр гэдгийг битгий мартаарай. Сямо эдгээр жилүүдэд нэгэн хатуу тавиланг үүрч явсан байжээ. Тэр нь юу вэ гэвэл 25 нас хүрэхээс өмнө тэрээр Онзав буюу өснийхөө хайртай хүний төлөө эмээ алдах ёстой. Энэ үг сонсоход жаахан эдрээтэй байж болох юм. Гэхдээ нэг зүйлс тодорхой байна. Тэр нь Сямо 25 нас хүрч чадахгүй гэсэн үг. Гэвч би эмээ эцсийн удаа үзээд алдахыг хүсэж байлаа. Хэрв Сямо энд үлдэж өнөө шөнийг 9 минут давж чадвал тэрхүү үхлийн тавиланг эвдэж чадах юм. Би эмээ нулимсаа арчин өрөөнөөс хурдан холдов. Сямо хаан байна. Тэр зарим зүйлсээ бэлдэж байгаа. Тун удахгүй бидэнтэй нэгдэнэ. Хэсэг хүмүүс яаравчлан хум ахын байгаа хараалтай байшин руу дахив. Гэтэл замын дунд би эмээ гинэт ханиасгаж эхлэв. Тэрээр хурууга нуглан зурхаа зурч үзээд там ертөнцийн хаалга хэдийн нэгдсэнийг зөнгөөрөө мэдэрлээ. Энэ үед тэнгэрт хэсэг бүлэг хэрэг нисэж ирэв. Тэдний нэг нь машины шилийг мөргөж орхилоо. Би эмээгийн царай барайж ирэв. Тэр хум ахад ямар нэгэн муу зүйл тохиолдсон байж магадгүй гэв. Гэвч энэ үед хум ах гэр бүлтэйгээ уулзсан баяр хөөртөө өмбөж байлаа. Гэсэн ч удалгүй тэр ямар нэг зүйл буруу байгааг анзаарав. Түүний тэрвэрт байгаа ихнэр охин хоёр нь түүн рүү огт харахгүй байв. Тэр гараа татаж авахыг оролдсон боловч би энэ хар өнгийн наалдамхай шингэнд баригдсныг мэдэв. Удалгүй ихнэр охин хоёр нь хурдан хайлж эхлэв. Тэгээд бүгд хар ус болон хувирч хум ахын биед наалдаж орхилоо. Тэрээр дэмэрч ихнэр охиндоо гай зовлон тохиолдсон тэр мөчөд эргэж очисон мэт болов. Энэ удаад юу ч болсон тэднийгээ хамгаалах ёстой. Хум ахын доторх гомдол хорсол болон шунал бүрмэсэн тесрэрлээ.
газар дээрх хар усч хурцтайгаар оволцож эхлэв. Тэр ус болонд байгаа Ван Юг залхихад бэлэн болоод байлаа. Цонхны гадна гинт машины хөдөлгүүрийн чимээ сонсогдов. Би эмээ болон бусад хүмүүс эцэст нь иржээ. Тэр Азэ болон Юнрин нарт сүнс хорих шившлийн хүрээг бэлтхийг тушаав. Тусгаалan бэлтсэн улаан утсаар хараалтай байшинг тойруулан хүрээлэх ёстой. Юнрин хийснээр нь хийсэн боловч харамсалтай зүйл болов. Энэ байшингийн талбай дэндүү том байлаа. Улаан утасны урт нь хүрэлцсэнгүй. Би эмээ түүнийг өөрийн биеэр дамжуулагч хийж, тэрхүү дутуу хэсгийг нөхөхийг даалгав. Харин Азэ хүрээг бэхжүүлэхийн тулд шунх ашиглах ёстой болов. Там ертөнцийн хаалга нэгдсэний дараа ус хонзонтой сүнснүүд гарч ирж хүний ертөнцийг үүмүүлэхээс тэр ихэд имэж байв. Шившлийн хүрээгээ сайн харж байхыг дахин сануусны дараа би эмээ тарниж багжаа барин хараалтай байшин руу ганцаараа дайран орлоо. Байшин дотор хоосон бөгөөд чөтгөрийн сүүдэрч харагдсангүй. Тэрээр уул мөрийг дагсаар хоёр давхарт гарч ирэв. Ван Ю харин ч нэгч гэмтэлгүй булангийн суудалд сууж байлаа. Гэвч чөтгөрт автсан хүн ах аль хэдийн алга болжээ. Тэр Ван Юг яарвчлан гадагш гарч Азэтэй уулзахыг шаардав. Шалны хар ус зогсолтгүй вавалцсаар байв. Гэсэн ч тэр нь тодорхой хүрээнээс салсангүй. Энэ үед Сяомо өрөөний хаалгыг зогсолтгүй мөргөж байлаа. Тэрээр зөвхөн би эмээгийн хүчээр буг чөтгөрийг дийлэхгүй гэдгийг сайн мэдэж байв. Сүвдэн залбирч гуйсанд нөлөөсөн үү, үгүй юу? Өрөөний модон хаалга гинт гаднаас нээгдэв. Жан эмч зочлон ирсэн байж таарав. Сяомо маш их баярлсандаа хэлэх үггүй болж түүнийг чангаар тэврэн авлаа. Харин энэ үед би эмээ хум ахын хаан байгааг хайсаар байв. Гэтэл эргэж харахын зуурт хум ах түүнийг шатаар доош түлхчихв. Сяомогийн хэлсэн үнэн байж би эмээ энэ нөхцөл байдлыг ганцаараа зохицуулж чадахгүй байлаа. Гадаа байсан Азэ орлох дууг сонсоод туслахаар хурдлан гүйж ирэв. Харамсалтай нь тэр нэгч дайралтыг төсвөрлөж чадсангүй. Би эмээ араас нь утаж довтлохыг оролдов. Гэвч чөтгөрт автсан хум ах дэндүү хүчрэхэг байлаа. Тэр би эмээг нэг гараараа шидэж орхив. Тэгээд алгуурхнаар харшийн гадна тал руу алхаж эхлэв. Одоо л сүнс хорих шившлэгийн хүчийг үзүүлэх цаг боллоо. Харамсалтай нь орлон тоглогч Юнрин хамгийн сул холбоос байв. Хум ах тэнгэр өөд харан архирахтай зэрэгцэн. Эргэн тойрны улаан оснууд шатаж эхлэв. Ингээд сүнс хорих шившлэг бүрмөсөн нурам унлаа. Юнрин газарт унахдаа бүх зүйл дууслаа гэж бодов. Гэтэл асаас нэгэн дүрс нисэн ирэв. Тэр нь амжиж ирсэн Сяомо байлаа. Тэрээр зосоор газар дээр тойрог зурв. Түр зуур хум ахыг хорж чадлаа. Азэ болон бусад нь боломжийг ашиглан харшаас цогтов. Ван Ю бүгдийг яарвчлан машинд суухыг дуудав. Гэвч Сяомо явах бодлого байлаа. Тэрээр там ертөнцийн хаалгыг заавал хаах ёстой. Ван Ю үлдсэн ч тус болж чадахгүйгээ сайн мэдэж байв. Тиймээс шархатсан хүмүүсийг аюулгүй газар хүргэхээр шийдэв. Машин шөнийн харанхуйд алга болох үед чөтгөр болсон хум ах шившлэгийн хүлээснээс мултрав. Сяомо өглөөс үл айн шууд дайран орлоо. Гэвч гарт байх шидэд зэвсгээ зоож чадсангүй. Харин хум ах гараа нэг савхад Сяомо хоол шидэгдэн унлаа. Хоёр талын хүчний зөрүү дэндүү их байв. Тэрээр эцсийн аюултай мэхий ашиглахаас өөр аргагүй болов. Өөрийн хүнд шархтах үнээр шидэд зэвсгээ хум ахын зулаад арай гэж зоов. Харамсалтай нь энэ цохилт түүнийг өхүүлэхэд хангалтгүй байлаа. Гэсэн ч хум ахын ухаан баг зэрэг сэргэв. Газарт унан явж буй Сяомог хараад тэр хүн газарт сүвдэн чангаар уйлав. Эдгээр жилүүдийн дурсамж түүний тархинд хөөрч эхлэв. Эхнэр хүүхдээ алдснаас хойш хум ах өдөр шөнөгүй унтаж чадхаа байсан юм. Нүдээ анах төдийдл тэр эхнэр охиныхоо дууг сонсдог байв. Дүү минь хүрээд ирлээ. Ээжээ, миний дэдэс маш их өлсөж байна. Энэхүү хачирхалтай үзэгдлийн өмнө сэтгэл зүйч эмч нарч хүчин мөхсдөж байлаа. Хум ах интернетээс элдв арга хайж эхлэв. Тэгтэл санамсаргүй байдлаар нэгэн нийтлэл олж харав. Сүнс солих тухай нийтлэл. Тэгээд тэр далимдаа нөгөө хараалт сүмийг олжээ. Сүмийн хариуцагч тун итгэлтэйгээр хэлэхдээ хум ахын эхнэр насаараа буян үлдсэн хүн аврах найдвар бүрэн бий гэв. Зөвхөн нэгэн газрыг олоход л хангалттай. Туйлын хүйтэн харанхуй газарт сүнс солих зам үйл хийвэл эхнэр хүүхдийнхээ сүнсийг дуудаж авчирч чадна. Хум ах авралын олс шүүрэх мэтэл болов. Тэрээр зориуд ишийн үйл хөдлөх хөрөнгийн зуучлалыг нээснэ. Тэрхүү харанхуй газрыг олохын тулд байлаа. Гэтэл нөгөө хараалт сүм нь ердөөс том луурчин байсныг мэдсэнгүй. Хум ах арай гэж зан үйлийг дуусган эрэлхийн хаалгыг нээсэн ч эхнэр хүүхдээ аварч чадаагүйгээр барахгүй. Харин ч хамт байсан нөхдөө шархтуулж орхив. Үүнийг бодоход түүний доторх хорсол улан бадрав. Дахин чөтгөрт автсан байдалтай шилжлээ. Түүнийг Сяомог алхаар завдах үед Азэ гинт гүйж ирэн өмнөр нь хаав. Тэрээр хум ахыг сэрээж чадна гэж найдаж байсан ч хариуд нь нөгөөхтөө алгадуулан хол шидэгдэв. Газарт хід өнхрөөд ухаан алдаж орхилоо. Харин машинд сууж байсан би эмээ Азэд үннийг хэлсэндээ харамсаж байв. Саяхан тэр өнөөдөр Сяомогийн үеийн үр ирэх өдөр гэдгийг сонсоод юу ч болсон машинаас бууна гэж зүтгэв. Машинаа зогсоо. Мөн би эмээд амлалт өгсөн юм. Сяомог заавал хамгаалж энэ шүнийг 9 минут давуулна гэж. Би эмээ түүнийг тус болж чадахгүйг мэдэж байсан ч түүнийг хориглож зогсоосонгүй. Учир нь тэр Сяомод итгэж байлаа. Тэр хум ахын гарт хизээж өгөхгүй. Харин зөвнөлийн сүүлчийн хэсэг биелэх ёстой. Энэ нь Азигийн хайртай хүний төлөө амиа өгөх явдал юм. Үгүй бол заавал хэн нэгэн гарч ирж саад болох учиртай.
Энэ үед Сиомо хум ахад зодуулсан эсэргүүцэгч тэнхээгүй болжээ. Тэр бараг л амьсгал хурахдах уу. Агаараас гинэт улаан дээлтэй ир нисэж ирлээ. Ирсэн хүн нь домогт там ертөнцийн шүүгч байх гэж. Тэрээр нэг гараараа зөөлөн далаахад хум ах шууд хол шидэгдэн унав. Ийм хүчирхэг нэгэнтэй нүүр тулсан ч Сиомо огтхонч ийдэг бус өнгөөр. Чи өвдөхгүй байна уу? Чи сохорчхоо юу? Тэр хоёр аль хэдийн бие биенээ мэддэг байжээ. Там ертөнцийн шүүгч дахин гараа далав. Сиомогийн хөвлөдөх үхлийн шар хормын дотор идгэрлээ. Дараа нь тэр нөгөөхөд эрэлхийн хаалгыг хаахаа мартваа гэж сануулв. Үнгүй ажиллах хүчийг ашиглахгүй бол алдас болно. Энэ зуур хум ах хүчтэй цохилтод өртсөний дараа ухаан санаанд нилээд сэлмэж ирэв. Саяхан найз нөхөддөө учруулсан хохирлоо бодоод сэтгэл нь гимшил харамслаар дүүрлээ. Түүний толгойд тасралтгүй үзэгдэх нь бүгдээрээ хамтдаа байсан жаргалтай мөчүүд байв. Тэр гинэт ухаарлаа. Эхнэр хүүхэд нь байхгүй ч гэсэн ийм амьдрал үнэндээ тун утга учиртай байсныг. Гэвч тэр алхахыг гартаа атгасан тэр мөчөөс эхлэн түүнд буцах зам үлдээгүй байлаа. Сиомо Азэ хоёр бие биенээ түшин хоёр давхурт гарч ирэхэд хум ах эрэлхийн хаалга хаагдахаас өмнө аль хэдийн дотогш үсэрчээ. Азэ газар сөхрөн суугаад чангаар уйлав. Ли жинээс хойш түүний дэрэгдээс дахин нэг сайн найз нь одов. Машинаар буцах замдаа Азэ бүхэлдээ гүлэрсэн байдалтай байлаа. Сиомогийн гай зовлон хараахан дуусаагүй байгааг бүрмөсөн мартчихж 25 нас хүрэхэд ердөө 2 минут дутуу байна. Гэвч тэр ямар нэг зүйлийг урдчлан мэдэрсэн бололтой. Амандаа хачин жигтэй үгс тасралтгүй шивнэн. Тиймээс чи хизээч өөрийгөө бүү буруутгаарай. Азэ Сиомод юу тохиолдоод байгааг гайхан харж байтал гинэт өөдөөс нь нэгэн том ачааны машин дайран орж ирлээ. Азэ эмнэлэгт ухаан орохдоо Сиомог автын ослоор тарих нь үхэтсэн гэдгийг сая л мэдэв. Гэвч тэр зүрхээ Сиоад шилжүүлэн өгчээ. Яагаад тэр вэ? Яагаад? Ихэр татан уйлж буй Азыг хараад би эмээ яаран түүнийг тайвшруулахаар хэлв. Үнэн дээр Сиомо эртнээс мэдэж байсан юм. Азэ дүүгийнхээ зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд үргэлж бэлдэж байсныг. Ямар ч байсан өөрөө 25 наснаас илүү амьдарч чадахгүйгээс хойш Азигийн энэ хүслийг биелүүлж өгөхөөр шийджээ. Нүд ирэмхийн зуур 1-7 хоног өнгөрөв. Сиоагийн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа маш амжилттай боллоо. Буржаан эмч хүртэл үүнийг ангаах ухааны гайхамшиг гэж хэлв. Би мах бодон шинэ эрхтнийг ямар ч татгалзалгүйгээр хүлээж авчээ. Эдгээр өдрүүдэд Азэ үргэлж сэтгэл дундуур гунигтай байв. Харин ч дүүн бүхнийг илүү уужуу тайван хүлээж авч байлаа. Лижин хум ах эсвэл Сиомоч байв. Эдгээр бүх зүйлс аль хэдийн өнгөрсөн цаг болжээ. Ядаж л тэр хоёр энд эрүүл саруул сууж байна. Энэ л хамгийн чухал нь. Удалгүй. Ишийн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газар албан ёсоор хаалгаа барив. Хуучны хамт олон найз нөхдөд тал тийшээ явхаас өөр аргагүй болжээ. Гэвч бузар сүнсний тухай түүх үргэлжилсээр байна. Сиомог өдөх ёслолын үеэр Сиоа гинэт нэгэн зүйлийг олж харав. Хин нэгэн Сиомогийн цогцост хор хөнөөл учруулах гэж байлаа. Тэрээр нөгөө хүнийг хурдтайгаар барьж аваад тарин уншиж эхлэв. Тэр дороо нөгөө хүний биед байсан бузар мөг хөөн зайлууллаа. Хажууд нь байсан Азэ үүнийг хараад мэл гайхаж цочирдов. Би эмээгээс асуусны дараа л тэрээр мэдэв. Сиоа Сиомогийн тэнгэрийн тавилан өвсөн авчээ. Энэ бол дээрээс заяасан зүйл. Тэд ч мөн дахаас өөр аргагүй. Үүнээс хойш Сиоа Сиомогийн адилтаалт ертөнцийг харах чадвартай болов. Гэвч түүний харсан хамгийн анхны сүнс нь өөрийнх нь эцэг байлаа. Удалгүй Азэ шоронгоос бутас хүлээн авав. Түүний эцэг шоронд амиа хорлсон байлаа. Азэ нэг л биш байгааг шууд мэдрэв. Өмнөх удаа уулзахаар очиход хоёр талдаараа уулзах цагаа товсон байсан юм. Эцэг нь хизээч амиа хорлох хүн биш. Гэвч энэ нь хамгийн хачирхалтай зүйл биш байлаа. Ван Ю тэрхүү хараалт харшаас ирснээсээ хойш үргэлж дотор нь муухарч бөөлжих болов. Эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч түүнийг жирэмсэн болсон гэж хэлжээ. Би эмээ сүүлийн үед болсон хачин явдлуудыг эргцүүлэн бодов. Энэ бүхний цаана бүхнийг удирдах буй нэгэн нууцлаг гар байгаа мэт санагдана. Энэ үед камер би эмээгийн сургуулийн эгч рүү шилжив. Түүний царайг анхааралтай ажиглавал баяр баясгалан уур хилэн холилдсон хачин мэдрэмж төрөхгүй байна гэж юу. Эрх зүйлс бол аимшигт байшингийн зуучлал. Киноны 1-р бүлгийн бүх агуулга юм. Энэ төгсгөл дэндүү яаруу болсон гэж хэлж болно. Олон зангилаа нууцуд тайлагдаж амжсангүй. Энэ бүхнийг заавал 2-р бүлэг хүртэл үлдээх хэрэгтэй байсан гэж юу. За ингээд өнөөдрийн тайлбар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн сэтгэгдэл хэсэгт санал бодлоо хуваалцаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.